Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 121 дахь дугаагаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Panda байна. Play the tiles you get. Grandma Nelly. За тэгэхээр өнөөдрийн манд рецептийг хэлсэн Nelly имэ гэж одоо хэн байсныг мэдэхгүй ч гэсэн нэлээ их нөгөө нэг даалуу ч юм уу, мажонг ч юм уу нэг тийм тоглоом тоглодог хүн байсан юм боллоо гэж харлаа л та. Ягаад гэвэл нөгөө нэг даалуу мажон эднэр дээр чинь юг одоо тэр нөгөө тоглодог зүйлээ болохоор нөгөө тайл гэд англиар тэгж хэлдэг шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг өөртөө ирсэн модороо тоглоо гэд орчуулагдахаар юм болов гэж бас бодож байна. Бид нар нөгөө нэг юу яддаг да. Ямар нэгэн байдлаар одоо хүзэр ч юм уу, покер ч юм уу те ингээд тоглох үедээ ингээд зарим тохиолдолд хожигдсныгоо сайн мод ирсэнгүү гэж одоо буруутгаж тэгээ нөгөө нэг хожигдсон гэдэг шалтгаанаа тийшээгээ одоо чигтэг. Яг уу үнэхээр зарим тохиолдолд бол сайн мод ирэхгүй болохоор хожигдох тохиолдол байгаа ч гэсэн дийлэнхтэй өөртөө ирсэн модоо хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалаад яг тэр тоглоомын маань бүхэл бүтэн урсгал яваад өгчдөг. 1000 зөндөө бүр мундаг моднууд ингээ ирээд хожигддог хүмүүс байдаг шүү дээ. Харин эсрэгээр бүр ингээ юучгүй ижиж амар хөөрхөн эвтэйхэн тоглож байгаа хожигддаг хүн гэж байна. Яг л тэр шиг амьдралд бид нарт ямар ч нөхцөл байдлаар ингээд бид нарыг ингээд төлөхөж оруулж болно. Тэр болгонд бид нар тухайн нөхцөл байдлыг буруутгах биш. Энэ нөхцөл байдлыг яаж ашиглаж болох вэ гэдгийг арай илүү төрүүлж бодох хэрэгтэй юм аа. За тэгээ одоо манай подкаст маань ч гэсэн бас нэлээд явчлаа тий. Бүр 121 гэдэг чинь баг 3-1 лүгөө орчлоо. Миний хувьд бол бүр ингээд подкаста бүр өдөр болгон таслахгүй оруулахыг хичээгээд бүр ингээд яг аргагүй миний хувьд бол бүр ингээд үнэхээр маш том юу болж байгаа. Эндээ сорилт болж өгч байгаа. Тэгээд бие өвдсөн ч гэсэн эсвэл үнэхээр хаяадаа ядарсан ч гэсэн энэ хүү подкастыг бүр таслахгүйгээр 365 дахь өдөртөө хүргэнэ. Тийм болохоор сонсогч та бүхэн маань ч гэсэн өөртөө ирсэн модоо хараад тэр модоо яаж зөв гэдэг үг жоохон тийм болохоор яаж өөртөө ашигтайгаар эргүүлэн ашиглаж болох вэ гэдгийг сайн бодоод тэгээд хэдүүлээ амьдралдаа бас жаахан ч гэсэн аз жаргалтай амьдарцгаая. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөө. Энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Panda.